Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдэв бол өөрийгөө бүтээх тухай ярихаар бэлтлээ. За энэ оногдсон хувь тавилангаараа бид нар зүгээр л урсгалаараа амьдрах уу? Тэгээд хувь тавилан гэж итгэл зовж байгаа амьдралдаа үлдэх үү? Таалагдахгүй байгаа зүйлээ хийж өөрийнхөө хүссэн зүйлийг зүгээр нуун дарагдуулаад бусад таалагдахын төлөө бүхнийг хийж амьдрах уу? Үгүй. Яг өөрийгөө бүтээх энэ тухай ярихаас өмнө өөрийгөө бүтээж болдог тухай би танарт хуваалцсан. Одоо нэг сүүлийн үед яриад байгаа хохирогчийн сэтгэл зүй гэж байгаа. Хохирогчийн сэтгэл зүй гэдэг нь болохоор хүмүүс хохирч байгаа, зовж байгаа, шаналж байгаа хүмүүсийг цаашаадаг учраас тэр сэтгэл зүй маань нийгэм дагаж мөрдөөд эхэлсэн гэсэн. За би өөрийгөө зориулж хичээснээрээ сайшаал хүртэх юм байна. Хүмүүс намайг сайн байна гэж хэлэх юм байна. Би мундаг байна гэж хэлүүлэх юм байна гэж бодсноосоо болж өөрийгөө хохирон барин бусдын төлөө өөрийгөө зориулцдаг. Бусдын төлөө байгаа тэр тусч сэтгэл тэр сайхан сэтгэлийг ашиглаж байна гэсэн үг. Гэхдээ би бол буруу ойлгож ирсэн. Өөрийгөө хохирон барин туслах нь тусч зан юм байна, өгөөмөр зан юм байна гэж ойлгож байсан. Үнэндээ биш байсан. Тусч зан гэдэг бол өөрийгөө хайрлаж, өөрийнхөө амар амгалан, өөрийнхөө эрч хүчийг хямрагдаж хайрласнараа тэр эрч хүчээр бусдад хэрэгтэй зүйлийг нь түгээх бол энэ бол өгөөмөр зан юм. Хүнд өгч чадж байна, тусалж чадж байна гэсэн үг юм билээ. Тэгэхээр нэгдүгээрт өөрийгөө хайрлаад, өөрийнхөө төлөө байгаад, хоёрдугаарт тэр эрч хүчээрээ өөрийгөө бүтээж болох нэ. Өөрийгөө бүтээх тухай ярихаас өмнө та яг хэн болмоор байна? Яаж амьдрмаар байна? Хинтээ хамт амьдрмаар байна? Юу идэж ууж амьдрах юм? Юу ярьж байх юм гэдгээ бодох шаардлагатай гэсэн үг. За боддоо та нэг кино зохиолч байлаа гэж бодъё. Тэр кино зохиолчийн дүрийг бүтээж байгаа хүн та өөрөө. Тэгэхээр кино зохиол бичиж байгаа учраас та тэр хүний хувцлал, гадаад төрөх, зан ааш, ажил, карьер гэд бүх зүйлийг зохиох боломжтой. Тэгэхээр дэвтэр цаас барьж агаад яг одоо өөрийнхөө тэр хүсэж байгаа тэр дүр төрхийг бичээсэй гэж хүсэж байна. Өсний өнгө, арсны өнгө, өндөр нам юу гэдэг юм? Айс зан, ямар хүмүүстэй найзлах юм, ямар орчинд амьдрах юм. Тэр бүх болгоныг маш дэлгэрэнгүй бичээсэй гэж хүсэж байна. Би энийг хийх гэж бас 2-3 жилийг зарцуулсан. Гэхдээ кино зохиол 2 дугаар анги, 3 дугаар анги гардаг шиг би эмч хүн болно гэж зүгээр эмчээрээ дуусахгүй өөр мэрэгжил сонгох боломжтой, сайжруулах боломжтой. Тэр таны зохиосон тэр дүр өргөжин сайжруулалт хийх боломжтой гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Нэг дүр төрхийг зохиочоод тэгээд тэрэндээ үнж байна. Би яг энэ дүр төрхөөр амьдрнаа гэд орчиж болохгүй нэ штэ. Тийм учраас өөрийгөө сайжруулж, өөрийгөө шинээр бүтээх боломжтой юм байна. За одоо миний хувьд гэх юм бол би өөрийгөө дижитал намаад амьдрал буюу цаг хугацааны эрх чөлөөтэй ажлыг хийж байгаа өөрийгөө харж байгаа. Дээрээс нь гадаад төрхийн хувьд ингээд урт үстэй, эрүүл, тэгээд би галбирын хувьд мэдээж эрүүл, чирэг, илүүдэлжингүү, дээрээс нь санхүүгийн хувьд дансны үйлдэл яг тэдэн төгрөг байна. Тэгээ миний орлого үргэлж өснө нэмэгдэнэ гэдэг ч юм уу.
Ийм байдлаар өөрийгөө тодорхойлсон байгаа. Жилдээ 2 удаа нэг аялалд явцдаг. Ямар нэгэн үнцэн хэрэгтэй зүйлийг хүмүүс түгээчдэг. Ийм хүн болно гэд ерөнхий одоо өөрийгөө бүтээх гэж байгаа тэр дүр зургийг гаргачихсан. Тэгээд түүнийхээ төлөө хэрвээ би одоо аялангаа ажиллах боломжтой байхын тулд би ямар мэргэжилтэй байх юм? Юугаар би өөрийнхөө хоол ундаа залгуулж одоо амьдралаа авч явах юм гэдгээ тодорхойлонгууд одоо та бүхэндээ харж байгаачлан энэ YouTube байна. За YouTube-ээс бол орлого олох одоохондоо арай болоогүй. Гэхдээ эхнээсээ бол орлого ороод эхэлсэн. Анзаарчсан зөвлөгөө өгж байгаа. Зөвхөн өөрийнхөө амьдралаас уулсан тууллаараа. За тэгээ одоо бол би сургагч багшийн сургалтанд сууж байна. Бяцлал даалт ухамсар одоо коуч гээд цаашлаад одоо сэтгэл зүйн дасгалжуулалтыг хийдэг, чиглэлийг өгдөг тийм хүн болох юм бол би онлайнаар алсын зайнаас ажиллаа хийх боломжтой юм байна гэдгийг олж харсан байгаа. Тэгэж өөрийнхөө одоо дүр төрхийг ерөөдөө бол бүтээчихсэн, түүнийхээ төлөө үйлдэлээ хийгээд суралцсан явж байгаа гэсэн үг. Та ч гэсэн бас тэгэх боломжтой. Та хэн болмоор байна, хаана баймаар байна, тэрийг өөрөө тодорхойлчих. Тэрнийхээ дараа бүтээх бүрэн боломжтой. Магадгүй та одоо ажил хийгээд энэ ажлаасаа гарах боломжгүй, орлогогүй болчих гээд магадгүй. Тийм учраас та дараагийн тэр бүтээх гээд байгаа амьдралын тэр мэргэжил ажлынхаа сургалтыг ажлынхаа хажуугаар аваад өөрийгөө чадахжуулаад 3-5 жилийн төлөвлөгөө гаргаад тэгээд одоо нөгөө мөрөөдлийн ажилласаа орлого олоод хэрэнгуут энэ ажилласаа гарч болох юм гэсэн үг. Хоёрдугаарт би бас орлогын өсвөрээ 4-5 дээрээс нь 10 салаалуулах юм бол хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Мөн Forex арилжаа бас хийдэг. Арилжаа маань өөрөө бас нэг сэтгэл зүйн хувьд маш их шалгадаг. Тэгээд тэнд бас суралцаа явж байна. Тэр нь бол коуч, ментор одоо хүмүүсийн сэтгэл зүйг дасгалжуулдаг ийм хүн болно гэдээ өөрийгөө ол тодорхойлцсон байгаа. Хүмүүст урам зориг хайрлаж аж аргалтай амьдрах боломж байдсан байх шүү. Үүний амьдралд зовлон тохиолдол тэрийг давах одоо сэтгэлийн хүчийг өгөх ийм зорилготой явж байгаа. Бас хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж ярьдаг. Тэгэхээр сэтгэлийн амьтан учраас тэр сэтгэлийг нь хүчтэй болгочих юм бол хүн өөрөө аж аргалтай, эрт хүчтэй байх боломжтой гэж олж харсан учраас энд би хувь нэмрээ оруулах тийм өгөгдөлтэй хүн юм байна гэдгээ тодорхойлсон гэсэн үг. Тэгээ өөрийгөө бүтээхийн тулд бас илүү хурдан бүтээхийн тулд өмнөх өгөгдөл суурь чадвараасаа гаргаж ирэх юм бол илүү хурдан бас амжилтанд хүрэх магадaltaй гэж ярьдаг. Тэгээ хоёрдугаарт бол онлайн одоо групп ажиллуулад гишүүнчлэлтэй тэгээ түн дээрээ бас өөрийнхөө уншиж байгаа номыг уншингаа үзэл бодлоос хуваалцаад бичлэг хийгээ явдаг. Тэгээ тэнд одоо орсон хүмүүс маань миний одоо номын бичлэгүүдийг сонсоод бас шинэ мэдлэг мэдээллийг 30 минутанд аваад явж болно. За ийм байдлаар өөрийгөө тодорхойлоод араас нь бүтээж болох юм байна. Ойлгомжтой юу? За ингээд өөрийгөө бүтээсэн аж аргалтай, эрч хүчтэй тэр амьдралаа ингээд бүтээгээд гой байгаасаа гэж та бүхэндээ хүсэж байна. Өнөөдрийн сэдв үгээр дуслаа. Анхаарал тавин сонссон та бүхэндээ баярлалаа. Асуух зүйлээвэл бас сэтгэлдээ өөрийгөө одоо шинээр би юм байж болох юм байна гэж бодоод тэгээ түүнийхээ төлөө үйлдэл хийгээд түүнийг авч чадсан хүн байвал бас комент бичээрэй. Түүхээ хуваалцаарай гэж хүсэж байна. За бай.